Өнөөдрийн хуралдаар бол үндсэндээ бид 3 салбар хуралдаантайгаар хийн. За нэгдүгээрх нь бол мэдээж энэ хот хөгжих, бие дааж хөгжихийн болцыг хөдөлгөх, хотын хөгжил хууль эрх зүйн орчин гэсэн салбар хуралдаан. За дараагийнх нь хотын хөгжил эдийн засаг гэсэн салбар хуралдаан. За гурав дахь нь бол хотын хөгжил инновац гэсэн ийм салбар хуралдаанууд болно. За энэ хуралдаанууд дээр бол салбар илтгэлүүд дээр маш сонирхолтой илтгэлүүд байгаа. Өөрөөр өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх тийм гарцуудыг бид нар эндээс олж аваа. За мөн бидэнтэй хамтын ажиллагаатай ах トゥ хотуудын хотын дарганараас ирсэн байгаа. Энэ хотын дарганараас яг өөрийнхөө тухайн хотоо хөгжүүлэхэд бас гарч ирсэн дуршлага алдаа дутагдал тэнийг хэрхэн засаж өнөөдрийн хотоо хөгжүүлсэн талаарх бас тэр дуршлага солилцох бас ийм өргөн ач холбогдолтой ийм хурал болж байгаа. За ер нь бол сая бас хэллээ энэ зөвхөн өндөр байшин харгуу том замаар хотын хөгжлийг хэмжихгүй. Энэ бол үнэхээр тухайн хотын оршин суугчид иргэд айх аюулгүй амар амгалан тав тухтай үйлчлэг төрийн үйлчлэгээ бүх төрлийн үйлчлэгийг өөрийнхөө хүссэн хэмжээгээр авч чаддаг тийм аз жаргалтай ийм орчныг бүрдүүлжээж тухайн хотын хөгжлөө бас хэмжигдэнэ. Сүүлийн үед бол ер нь хотын хөгжлийг яг юм аз жаргалын индексээр бас хэмжиж байгаа. За зарим хөгжилтэй хотууд бол Арабын нэгдсэн Эмират улс хүртэл өөрийн аз жаргалын хүртэл яамын хүртэл байгуулж байгаагаараа бас тухайн хөндлүүгээ чиглэсэн хотын бодлого хотоос гарч байгаа бүх үйл ажиллагаа хөндлүүгээ чиглэсэн байх ёстой гэдгийг хүн болгонд ярьж байгаа. Тийм учраас бид бүхэн тэр эндээс гарч байгаа шийдвэрээ бас яг өөрсдийн цаашдын хотыг хөгжүүлэх энэ бодлоготойгоо шингээж гаргана гэсэн бодолтой байгаа. Энэ бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд хамгийн ихэнд гарах өөрчлөлтийг та юу гэж харж байна? Хууль эрх зүйн орчны өөрчлөлт. Бид яг үндсэндээ өнөөдөр бол яг ийм хууль эрх зүйн орчинтой яваад хот гэсэн засаглаа нэгж байхгүй хотын тусгай асуудлыг үндсэн хуулиндээ бол оруулж өгч чадаагүй байгаа учраас өнөөдрийн хотын энэ асуудал тулгамдаад байгаа маа. Тийм учраас хотын бие дааж өгч хотын өөрөө бие даасан санхүүгийг бас хотод нөгөж ийм хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Бид бол эхний байдлаар бол 2 шинэ хууль 12 дагалдах хуульд өөрчлөлтүүдийг бэлэн болгоод их хурал засгийн газрын нийслэл сонгосон гишүүдээрээ дамжуулаад удахгүй хэлцэгдэнэ. Энэ хууль батлагдах юм бол өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад асуудлыг хот бие дааж шийдэх тийм бүрэн боломжтой болно гэсэн үг. Тэрнээс Улаанбаатар хот өвчин тэлэх боломж юу вэ? Яаж харагдаж байна? Шинжлэх Улаанбаатар хотын хөгжлийг бол мэдээж өнөөдөр бас хүмүүс энэ хот хүн амын төвлөрлийг бас буруутгаад үгүй. Хотын хүн ам их байх тусмаа тухайн хот хөгжих боломжтой. Тэг өөрөөр хэлбэл өсөлтийн хонол гэж байгаа. Өөрөөр хотын хүн ам их байх тусмаа сайн. Үүнийг төр засгийн байгууллага тухайн хотын удирдлагууд байршил зөв зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл хаана юу нь байх юм гэдэг. 3 дугаарх нь харилцан хамааралтай хотуудын аггломерацийн онол гэж байдаг. Энэ онолын дагуу хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл ганцхан хот Улаанбаатар хот биш, Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотууд байгуулагдчихэж энэ Улаанбаатар хотын төвлөрдийг сааруулж өнөөдөр хотын төвд авах, хотын захад авах үйлчилгээ ижил байж ижил өнөөдөр хотууд сайхан хөгжнө гэсэн ойлголт байгаа. Өнөөдөр бас зөвхөн Улаанбаатар хотын асуудлыг яриад байгаа. Үгүй. Бид бол Монгол улсын хэмжээнд хотыг хөгжүүлэх тэр эрх зүйн орчныг л бүрдүүлэх ёстой. Ганцхан Улаанбаатар хот биш, Дархан Эрдэнэт. За мөн Бэрх гээд олон юу байгаа штэ. Зүүн хараа гээд олон хотууд байгаа. Энэ хотуудын бас захирагч нар энд ирсэн байгаа. Тэр бүхний бас үгийг сонсоод тэгээ Монгол улсын хэмжээнд нийтдээ аймгийн төвдийг хүртэл хот болгох статусыг хүртэл бид бас энэ асуудлаар хөндөж ярина л гэсэн.